цааш би дуус найдвар паритан шиг бидний эрэг цэgetан шиг манай айд бүрээ зах шиг нөө донгод грэжим зон цаатос мэдээж би Монгол. Зя сайн байцгаана. Тэгэхээр манай Монгол залуучууд ойрын үед дэлхийн олон улсын тэмцээнүүдэд ялалт байгуулад амжилтуудыг гаргаад явж байна. Тэр дундаа 4 сарын 11-нд манай Монгол тамирчид одоо Black Combat холбооны ивентэд оролцох гэж байгаа. Монгол улсаа төлөөлөөд 7 тамирчин болвол одоо өөрөө оролцож байгаа нэг тамирчин нийт 8 тамирчин Монгол улсыг төлөөлөөд орж байгаа болвол яг тэр ивент дээр 9 Монгол үндэстэн байгааг та бүхэн маань мэдж байгаа юу? Өвөр монголчтай. Намайг юу л гэдэг юм бэ? Тэ авраг болоод хэдэн жил болчлоо. 몽골의 북한이세요? Тэгээд 9 дэх тамирчныг маань болохоор Ибүгөл Ивэл гэдэг өвөр Монгол тамирчин байгаа. Ивэл маань болохоор хятад бүгд найрамд хятад ард улсыг төлөөлөөд 7 хүний нэг нь болоод орж байгаа. Манай Монгол улсын ганц төмөртэй тулдахаар болсон байгаа. Та бүхэн маань бас мэдж байгаа. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ энэ Ивэл Ибүгөл тал нутгийн бүргэд гэдэг хүний талаар танилцуулах болно. За энэ Ивэл гэдэг ах маань болохоор 1989 оны 11-р сард өвөр Монголын шилийн гол төрсөн Монгол үндэстэн мэргэжлийн холимог тулаанч. Түүнийг өвөр Монгол бүргэд гэж хочилдог. Тэр багаасаа Монгол бөхөр хичээллэж аавынхаа нөлөөгөөр бүхийн замналд орсон. Түүний аав нь ч гэсэн бүх байсан гэж ярьдаг юм байлаа. Их сургуулийнхаа бүхийн багийг ахалж явсан бөгөөд 256 хүний барилдаанд 2 удаа төрүүлсэн. 64 хүний барилдаанд 3 удаа төрүүлсэн. Өвөр Монголын үндэсний бүхийн аваргад хүрэл медаль хүртэж байсан ийм сайн бүх байгаа. Эдгээр амжилт нь түүнийг бүхийн суур маш хүчтэй тамирчин болгож хожим нь MMA-д амжилт гарах үндэс болсон. Түүний MMA замналаас ярил Ивэл нь 2015 орчим онд MMA-тэй танилцаж 2017 оноос мэргэжлийн тулаанд орсон. Түүний найз болох амар жаргалын нөлөөгөөр энэ спортод орж дараа нь дасгалжуулагч Нью Сяо Чангтай бэлтгэл хийж түүний удирдлагад ор системтэйгээр бэлтгэл хийж эхэлсэн. Тэр бөхөөс MMA руу амжилттай шилжсэн анхны тамирчдын нэг гэж тооцогддог. Үзүүлэлт нь 23 ялж, 12 ялагдал, 1 тэмцээтэй, 10 KO, 2 submission ялалтай. Түүний гол амжилтуудаас ярил 2017 онд Жин Вумэн холбооны хөнгөн жингийн аваргын бүсийг авч байсан. 2022 онд JCK 2021 улирлын нийт аварга өндөр шагнал хүртсэн. 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 70 кг-ийн жингийн аварга болж исэн ийм сайн тамирчин. Олон улсын тэмцээнээс нь дурдвал 2023 онд UFC-гийн шалгаруулалт болох Road to UFC 2 дугаар улиралд оролцсон. Эхний тойрогтоо харамсалтайгаар Японы тамирчинд оноогоор ялагдаж байсан. Гэхдээ энэ оролцоо нь түүнийг олон улсын төвшөнд байгаа гэдгийг харуулсан. Түүний тулааны хэв маяг маш хатуу, дайчин стилтэй, бүхийн суурьтай тул шидэлт хэвтэй барилдаа маш сайн. Сэтгэл зүй төсвөр төвчээр өндөр. Түүнийг олон хүчтэй өрсөлдөгчийг ялж бодит чадвараараа зөвхөн шоучин биш гэдгээ харуулсныг бүгд мэднэ. Бүрмөт зан чанар имижийг бүрдүүлсэн Ивэл нь ринг дээр бол дайчин, рингнээс буугаад сошиал од шиг байдаг. Жин хэмжилтээр хаалкийн бэлийг өмсөж, гоймын идэж, этгээд дүр гаргадаг. Камерын өмнө бүжиглэх, хүн дуурайх, хөгжилтэй бичлэг хийх дуртай. Дуулах, бүжиглэх, хоол хийх, лайфстайл контентуудыг хийх дуртай. Тэрээр TikTok, Douyin, Kuaishou гэдэг аппликейшнууд дээр маш олон дагагчтай. Тулааны спортын айдол гэж хүмүүс заримдаа нэрлэдэг. Фэнүүдийн сэтгэгдлээс дурдвал ринг дээр бол бүргэд, амьдрал дээр бол нохоо шиг гар байлээ гэсэн байлээ. За, KO хийдэг хүн гэхэд итгэмээргүй хөгжилтэй. Комеди хийхэд ч болно. Царайлаг хүчтэй бас хөгжилтэй шууд дагая. Дуулах, бүжиглэхээр бүжиг нь хүртэл сайн. Дуулах нь ч сайн. Бөхөөс болж хоцрогдсон дуучин бүжигчийн юм биш үү гэж хүмүүс бас хошигнодог. Нэр хүндийн хувьд бас жоохон маргаантай. Түүнийг ихэнх хүмүүс энгийн, даруухан яг өөрийнхөө хүн гэж хэлдэг болвол зарим нэг хүмүүс хит шоу хийх дуртай, бардам зантай, их ярьдаг гэж хүмжилдэг хүмүүс ч гэсэн байдаг. Орчин үеийн одоо ийм хэв маягтай хүмүүсийг Конор Макгрегортой зүйрлэх нь их байдаг. Тэгэхээр хятад талд бас Ивэлийг маань Конор Макгрегортой зүйрлэх нь бас их байдаг. Яагаад тэгэхээр өөртөө ихтгэлтэй, онцгой имижтэй, үзэгч татах чадвартай,
Тэгээд энэ нь яг орчин үеийн тулаанчийн шинэ стандарт болж байгаа юм шиг л байдаг л да. Гэхдээ л жоохон зарим хүмүүс таалагддгүй ч бас байдаг. Ивэл бол бөхөөс гарч ирсэн хүчтэй тулаанч олон улсын түвшинд Road to UFC-д өрсөлдсөн тамирчин, сошиалд нөлөөтэй, өвөрмөц имижтэй. Түүний амжилт бол зөвхөн ялалт биш, ур чадвар, зан чанар, шоу гурын нийлбэр юм. Авраг ганцхан тэр нь би гэж бас хэлж исэн. Энэ үг бол зүгээр нэг бардамнал биш. Харин түүнийг өөртөө итгэх итгэлийн илэрхийлэл юм аа гэж бас хүмүүс ярьж илээ. Тэгэхээр 4 сарын 11-нд бүгдээрээ 8 биш 9 Монгол тамирчныгаа дэмжих нь байна. За аль нь ч ялсан манай Монгол үндэсний юм чинь бүгдийг нь дэмжиж гоё үзээрэй, баярлалаа. Монгол чимсэн шиг битүүс найдвар паритан шиг бидний эрэг цэgetэн шиг манай хайр бүхрээ зах шиг нөө донгод грэжим зон цонгос мэдээж би Монгол бишан Монгол үсний чөп зарим даа конст хип хоп